Би асуучих. За сайн байцгаана уу? Хинтээ аймгийн Норвлон сумаас энэ аяг жуулчлалын одоо анхдугаар чуулган дээрээс мэдчилж байна та бүхэнтэй. Тэгээд энэ нутгийн мөн зэрэгэлдэх сумдын энэ сайхан бүтээч хүмүүсийн үзэсгэлэн худалдаа бас энэ чуулганы төгсгөлд явагдаж байгаа. Тэгээд би одоо яг Хинтээ аймгийн Норвлон сумын Энгэр булаг гэдэг нөхөрлөлийн ээж нэртэй энэ уран бүтээлч, урлаач бүсгүй ээж нэртэй ингээд танилцаад байж байна. Тэгээд энэ хүмүүс маань ийм эсхийгээ хоньны ноосоор энэ гутал бойтог тэгээд энэ төр төрлийн эсхий идэлүүд уран зураг гэдэр хийдэг юм байна. Урал бүтээдэг юм байна. Тэгээ ер нь та бүхнээс асууя нэг хоёр асуулт. Ер нь ингээд та бүхэн өөрсдөө малчин өрхүүд байгаа тийм ээ? За энэ малчин өрхүүдэд ер нь хоньны ноосоо одоо нэг жоохны ч байсан сахин хийсэхгүй гэдэг ийм бодол ухаан одоо бүр төрсөн байгаа юу гэж асууя. Энэ чинь одоо мөнгө шүү дээ. Энэ одоо ингээд баялаг бүтээчтэй маш их юу болж байгаа. Хувь нэмэр болж байгаа. Бид тэр баялаг байхгүй энэ өнөө манаас. Тэгэхээр ер нь одоо танай нутагт бол энэ одоо ач тусыг ойлгоод ингээд та бүхэнд магадгүй хүмүүс ингээд зааж сургасан баг. Тэгээд ингээд эсгийгээрээ ийм олон бүтээгдэхүүнүүд хийж байгаа юм байна. Ер нь та одоо малчин өөр бусад аймаг сумын малчин түмэндээ хоньны ноостой холбоотой ямар одоо санам зөвлөгөө өгмөр байна. Одоо ширхэг ноосоо хаяхгүй байх талаас нь ч юм уу цаг тухайд нь хоньноосоо ноосоо авч явах талаар нэг зөвлөгөө өгөөч. Би тэрийг л хүссэн. Малаа эрүүл байлгаж эрүүл малаас сайн бүтээгдэхүүн гарна. Тэгэхээр малаа хамгийн гол нь малаа эрүүл байж чанартай түүхий дээр хангагдана да. Тийм болохоор доос ямар нэгэн бүтээгдэхүүнээ чанартай байлгыг бол малаа л эрүүл. Тийм ээ, малаа эрүүл. Тэгээ малаа сайхан бэлчээр тариулдаг те. Тэгээ үсноосыг нь яг цаг тухайд нь цаг тухайд нь аавна. Угаасаа мал эрүүл бол цаг тухайд нь олоод наасан гарав биш. Таны алдар нэр хэн блэ? Намайг Өдсөй гэдэг. Өдсөй тантай хамт энэ ирсэн өнөөдрийн би ягч байгаа юм. Ягч. За тэгээ ягчраад ягч үлдийгч хоёр маань бол тэгээ эхнээс нь бүтээлээс нэг хоёрыг үзүүлээ. Энэ жишээлүүд одоо ийм баг гутал байна. Ийм уралгаатай. Энэний жишээлүүд онцгийг нэг та хэлж өгөөч. Ямар ноос вэ? Энэ хоньны ноолор хэлхсээр наацсан ноолор үлдэр аргаад. Энэ л ямар ч чиг татахгүй хөнгөн. Хөл дээр нь гутлаа гэж мэдэхгүй дээ. Ийм гой завгүй дизайнтай ингээд одоо хаанаас тутахгүй юм Монгол түүхий эдтэй ийм гутал хийж байгаа юм байна. Та нэг уцаа хэлээч энэ хүмүүс уцаа танаас асуу. 98 62 75 03 гэсэн дугаар дээр. За их баярлалаа. Тэгэхээр Улаанбаатар хотоос бараг 300 гаруй км байгаа лөө. 500 гаруй км байгаа. Хамгийн гол нь манай бүтээгдэхүүн хямд. За ямар ч тач гэсэн нөгөө би яагаад энийг хэлж байгаа гэхээр хөдөө орон нутгийн сумд маань ингээд малчин түмэн маань сэтгэл зүтгэлээ ингээд гаргаж байна. Малын түүхий дээр ийм бүтээгдэхүүнүүдийг одоо малаа хариуцлагын хэрэгцээгээр ингээд уралдаг болсон байна. Энэ болгоныг одоо сум суурьнд байгаа мөн хот оронд байгаа хүмүүс маань мэдэж авах зорилгоор би бас энэ видеог хийлээ. Жишээлбэл одоо энэ бол үнэхээр чавин гутал байна. Би энийг Монгол хүн бүр баг өмсөөсөө гэж одоо хүсэж байна. За ингээд баярлалаа та бүхэн.